Өнөөдөр одоо манай улсад үүссэн нөхцөл байдал нийтдээ сойрхон баталсан гадаад зээл маань 13 их найд төгрөг даваад явчихсан байдаг. За энэ одоо хязгаарлалтанд ороод өнөөдөр яг нефтийн үйлдвэрийн байж байгаа байдал энэ чинь ухаалаг улсууд буюу одоо ухаалаг хувийн аж ахуйн нэгжүүд бол зээл авчаад хадгалаа. За би энэ жил тэр зээлээс иймхэн хэсгийг ашиглах хэрэгтэй маа гэдэг нөгөө үлдсэн хэсэг дээр нь хийд ими шимтгэл төлөөд явахгүй шүү дээ. 13 их найд төгрөгийн зээл сойрхон баталсан байна. Тэрийг ашиглаж чадахгүй байна гэдэг чинь зүгээр энгийн ухаанаар ойлгохдохгүй байгаа юм л та. Тэгэл тэрэн дээр ингээл ухаантай нэг хуулийн хязгаарлалтууд яриад төсвийн доктортой байдлын тухай хуулиараа ингэж зохицуулагдах хэвээр одоо харьцаа нь ингэж алдагдаж гин гэдэг ч юм уу те. Тийм учраас энэ явах хэвээр энэ эдийн засгийн өргөөжтэй төслүүдэд төрүүлж тусгаад сэлб ч гэсэн энэ дээр орох хэвээр байсан. За тэгэл одоо улс төрийн нөхцөл байдлаас үүсэл одоо сэлб нь хэрэггүй юм аа. За Эрдэнэт нефт хоёр нь явах хэвээр байна. Тийм учраас энэ хуулийг дэмжиж яаралтай за сая ажлын хэсгийнхэн болоод бусад одоо улсын хурлын гишүүдийн гаргаж байгаа саналыг хүлээж аваад эхний хилцүүлгээ яаралтай явуулаад чуулган руу одоо оруулах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол одоо энэ нефтийн үйлдвэрийн байдал энэ элчин сайдын хүртэл бүх төвшөндөө ярьж байгаа шүү дээ. Энэ чинь манай ажил зогсоод байна. Ажилчдынхаа цалин пүнлэг хүртэл тавьж чадхаа билсэн байна. За хөдөлмөрийн яамнаас оруулжсэн одоо гадны ажил хүчний хуулийн дагуу нефтийн үйлдвэр дээр ажиллах ёстой гадаад ажилчдын асуудлыг түргэн шуурхаа шийдэж өгсөн. Агтл цаанаа ингээ санхүүжилтээ авч чаддаггүй. Тийм учраас энэ хуулийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа яаралтай явуулах ёстой гэсэн саналаа хэлье.